113 дугаар сургуулийн багангийн багш болор мэрэгчлэрээ 22 дахь жилдээ ажиллаж байна. Түүний гэр бүлийн үнэн мөн биеийн тамирын багшаар 20 жил ажилласан ч авдаг цалин нь амьдралд нь хүрэлцдэггүй учраас 2 жилийн өмнөөс ажилласаа гарч мал хариулах болжээ. Мөн болор багш нэмэлтээр орлого олохын тулд ажлынхаа хажуугаар сүүлийн 2 жил Орос улбаны улсын Улаавд хотоос амралтын өдрүүдээр чихэр бичээн хатаасан жимс зэргийг оруулж ирдэг. Эдгээр бүтээгдэхүүнүүдэд танилуудынхаа хүнсний дэлгүүр төгөхөөс гадна багш нартаа борлуулдаг байна. Энэ болохоор нэг учиргүй амар тийм орлого олохоос илүү угаасаа бидний нөгөө амьдрал хүрэлцэхгүй байгаа учраас нөгөө хүүхдүүдийнхаа өдөр тутмын одоо хоол унд нөгөө сургалтанд нь явах унаа автобусны мөнгө ч юм уу ингээ ойр зургийн тийм юмдаа бас арай л нэг нэмэр болох үйл ингэж санагддаг. Болор багш энэ хугацаанд 4 анги төгсгөж энэ жил 5 дахь анги хүлээн авчээ. Өнгөрсөн жил төгсгсөн анги нь нийслэлийн Монгол хэлний олимпиадад төрүүлсэн. Өөрөө мөн энэ жил ур чадвараараа сургуульдаа шилдгээр шалгарсан зэргээс түүнийг хэр сайн багш гэдгийг харж болно. Түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан олон багш хувийн сургуульд өргөдөн ажиллах болжээ. Түүнд ч бас санал ирдэгч 16 жил ажилласан сургууль болон гэр нь сургуультайгаа ойр зэрэг шалтгаанаар татгалцсаар иржээ. Болор багш болохоор миний багын багш тэгээд үнэхээр ингээд маш мундаг багш гэж хэлээ. Ер нь л ингээд хамгийн хүндэлж авдаг хайрт багш нар маань ингээд яг нэгт чаддаг бол хамгийн сайн багш. Тэгээ ер нь сонсонгууд ер нь их л бага цалин авдаг гэж сонсдог. Би ер нь бол бас өрөвддөг л дээ. Ийм олон хүмүүсийг анги дааж авч байгаа. Тэгээ дээрэс нь энэ хүмүүсийг биднээс өөрсдийнх нь хүмүүсээс илүү хайрладаг те. Тэгээ бидний төлөө өргөж тэгээ санаа зовдөг. Маш олон цагаар ингээд самбар шохоотой гээд эрүүл мэндийн хувьд маш хэцүү байдаг учраас цалингаа нэмэх нь ер нь л зөв гэж бодож байна. Өнөөдөр хичээл ингээд өөгээр өндөрлж байна. Миний хүүхдүүд гараас гарт гарынхаа үсгийг зураад ээж автагаа гэр-гэртээ болгоомжтой яваад хараарай заа ёо. Олон багш цалингаас цалин өрнөөс өрний хооронд туйлдаж байгааг тэрбээр ярьсан. Болор багш л гэхэд олон жил ажилласан хэдий ч 2 сая хүрэхтэй өгөөтэй цалин гар дээр авдаг. Тиймээс ч 113 дугаар сургуулиас багш нарын суултанд өдөр бүр 6 багш оролцож байна. Болор багшийн хувьд энэ суултанд өдөр бүр оролцохоор төлөвлөжээ. Энэ цалин мөнгө нийгмийн халамжийн талаар санаа зовхгүй ажиллаа хийж чадахгүй. За тэгээд яг өөрийн одоо мэрэгжлийнхаа үн цэнийг бүрэн гүйцэд шавнартаа хүргэж чадахгүй хүрээд байгаа. Энэ бол бидний хамгийн гол одоо тулгамдж байгаа нэг асуудал болвол цалин мөнгө гэдэг нь одоо бүх хүмүүс тодорхой байгаа хаа гэж бодож байна. Хэрвээ энэ асуудлыг маань шийдээд одоо энэ бидний санаа зовох зүйлгүй ар амьдрал ажил байх юм бол бид нар үнэхээр одоо бүхий зүрх сэтгэл нөөц болцоо мэдлэг чадвараа одоо бяцхан шавнырынхаа төлөө цаг заваа одоо энэс илүү зарцуулаад илүү их амжилт гарах бүрэн боломжтой. Болор багшийг хамгийн их хэмзэглүүлдэг зүйл нь олон жил багшилсан багш нар өөр салбарыг сонгох. Эсвэл тэтгэвртэй гарахаас хэдхэн сар, эсвэл өдрийн өмнө хорт хавдартай гэдгийг мэдэх. 113 дугаар сургуулиас л гэхэд ойрын хугацаанд 2 багш хорт хавдартай болсон байна. Гэсэн хэдий ч багш нар хүүхдүүдийн инээмсэглэл, тэдний сурч мэдсэн зүйлийг хараад бүхий л гуйныг зовлонгоо марцдаг гэсэн юм а.